Ах トゥ хоёр Мэйчанаас дорны алхимын талаар асуух гэтэл аль хэдийн нэмчингэрээс явчихсан байдаг. Гэсэн ч түүнийг заавал хайж олох хэрэгтэй л гин. Харцхын нүд үлдээсэн юмнуудаа авахар ирэнгээ мустангтай салахаас ичгээд явдаг. Хурандаа маань шатрын хөлгүүдээ бүгдийг нь алдсан ч бууж өгөх бодлого л байгаа юм байна. Манай хоёр Мэйчаны амьтны зургийг барьж хаад хотоор нэг хайсан боловч амжилт олсонгүй сууж байтал мустангтай таарад буудлын руугаа хөргүүлдэг. Гэтэл өрөөнд нь тэднийг туслах хөгшин хүлээгээд сууж байна. Харин мустанг өөрийнхөө нэг нууц самтрагч хатагтай зул саргийн хэгч дээрээ ирээд нэг хүсэлт биелүүлж өгөхийг гуйдаг. Тэгсэн нэг их удалгүй зүүн хотод байдаг генерал хөгшөнд саяны ажмаагаас дуудлага ирнэ. Туслах хөгшин ач охиноо нэг гараа алдсныг хараад битүүхэндээ өөрийгөө буруутгах шиг. Ах дүүс маань Винригээр автомат дуулга хийлгээд өгье гэсэн боловч туслах өвгөн татгалзаж ач охиноо аваад эзнийхээ эрэлт гарахаар болдог. Өнөөх геймплей чинь одоо шоронд байх бөгөөд Ишбалийн дайны үеэр эрдэмтдийн бүтээсэн философчин чулууг туршилтаар хэрэглээд буцааж өгөхөөс татгалзаж бүгдийг нь алаад чулууг өөртөө үлдээчихэж. Харин өнөөдөр тэр шоронгоосоо суллагдлаа. Түүнийг атаархалт тосч авахаар ирээд Марко эмчийг хайж олох хэрэгтэй байна. Өрөөнд байсан цогцос хуурамч байж үниймагаад. Харин сорвтыг бол алж болно. Марког л амьдээр нь аваад ир гэж хэлээд геймплейд философчин чулуу нэмж өгдөг. Үнэхээр л Марко эмч өхөөгүй бөгөөд сорвт түүнийг ахынхаа алхимын судалгааны учрыг тайлбарлахын тулд оргуулсан байж. Энэ үед Мэйчан тэднийг олоод ирдэг. Гэтэл сорвт гинэт Марко эмчийн нүрийг танигдахааргүй болгоод аяжхна. Тэгээд энэ хэд умардыг зорхоор болдог. Ах トゥ сарин ирэл хайгуулаа хийсээр л энэ үеэр нь нөгөө эд маань галт тэргэнд суух гэж байлаа. Харин геймплей аль хэдийн ажилдаа орсон байх бөгөөд сорвтын явсан газруудыг харж хаашаа явж байгааг нь таамагладаг. Мустанг Майс Хьюсийн булшны дэргэд зогсож байхад түүн дээр нэг эмгэн хурж ирсэн нь өнөөх генерал хөгшин зүсээ хувиргасан байв. Энэ хоёр нууцаар хамтарч ажиллахаар болсон юм байна. Энэ генерал хөгшнийг урд нь Төв хотод ажилладаг багт нь өнөөх хон хэрэг гэдэг нөхөр чинь өгшгүй мөнхийн айрам гих мэт юм ярьж байж. Харин энэ хөгшин тэр яриаг нь огт тоогоогүй өнгөрсөн болохоор нэх удалгүй зүүн хот руу шилжүүлчихсэн юм байна. Тэр үеэс хойш хон хэрэг болон бусад томчуудыг сэжгэлж эхэлсэн байж. Ах トゥ маань Мэйчанг хайхаа болж өөрсдөө судалгаа хийхээр болдог. Энэ үед хошууч Армстронг хурч ирээд Мэйчанг умард руу явж байгаа шүү гэх мэдээг хурандаа мустангаас авснаа дамжуулж хэлдэг. Тэгээд Эдвардад нэг захидал өгөөд энийг умардад байгаа эгчд маань үзүүлээрэ гэж хэлдэг. Энэ үед сорвт тэр эдийн замд цэргүүд гарч ирэх боловч доогуур өнгөрч явсан галт тэрэг рүү өсөрж буугаад цэргүүдээс мултрана. Харин Альфонсог номын санд байх үеэр хаан Брэдлигийн хүүхэд түүн дээр ирээд "Та Альфонсо мөн үү?" гэдэл асууж шалгааж байхад Эдвард гүйж ирээд "За Альфонсо, босоорой, хурдан явъя" гэд манай хоёр явах гэтэл энэ утсаа манай Эдвардын фэн гэснээ гэртээ урьчихдаг. Хаан Брэдлигийн хүүхэд болохоор үгүй гэж хэлж чадахгүй хурч ирчгээд худлаа хүний мэрээд сууж байтал Брэдли гаднаас орж ирээд ганц аяг цай уух зураа манай хоёрыг битүүхэн дарамтлж байгаад гараад явна. Ах トゥ хоёрч бас удалгүй замдаа гарахаар болно. Харин геймплей сорвтыг хайсаар л очсон байж болох боломжит бүх газруудыг шалгаастай. Бас галт тэрэгнээсээ буусан гэдгийг нь хүртэл гадралцдаг. Сорвт Марко эмч хоёрч яг л галт тэрэгнээсээ өсөрж буугаад умард руу яар авчилж байлаа. Сорвт өөрийгөө баруун зүгт явж байгаа гэж төөрөгдүүлэхийг оролдсон ч геймплей арай илүү нохоо санаатай болохоор умардыг зорж байгааг нь олоод мэдчихнэ. Энэ үед ах トゥ хоёрч бас умардад хүрээд ирлээ. Хаа сайгүй хайсны үр дүнд сорвтыг умардын нэг галт тэргэнд суусныг олж мэддэг. Тэгээд өнөөх геймплей чинь ганцаараа ардаас нь мөшгөөд ирлээ. Харин сорвттай хамт явсан хүн нь Марко эмч биш нөгөө Йоки байдаг. Геймплейгийн царайг харсан сорвт түүнийг шууд л таньж өшөөгөө авахаар улайрна. Яг сайхан зайгаа зогсож байгаад геймплейг гиндүүлээд хүнд шархтуулж чадна. Тэгээд яг гүйцэх гэтэл өнөөх нь галт тэргийг салгаад зогтчихдаг. Харин Марко болон Мэйчан хоёр уулсын дундх замаар алхасаар умардад бараг л ирээд байлаа. Энэ үед ах トゥ хоёр маань умардын хил дээр орших Бриксийн цайз руу алхаж явах замдаа эндхийн нэг цэрэгтэй таардаг. Эдвардын автомат дуулах нь хөлдчихсэн болохоор хэцүү байдалд орчихноо. Гэтэл умардын цэргүүд нь гинэт гарч ирээд манай хоёрыг баривчлана. Хошууч Армстронгийн захидлыг эгчтэн өгсөн чинь бүр задалж үдсэн ч хүү. Тэгээ манай хоёрыг дотогш оруулж байцаанаа л гин. Харин Марко болон Мэйчан хоёр сорвтын ахыхын судалгааг олж авдаг. Эдвардын автомат дуулга ажиллахгүй байсан учраас нь умардын хүйтэн цаг агаарт тохирохгүй материалтай байж. Өнөөх генерал эмэгтэй манай хоёрыг байцаахад ах トゥ маань ягч бүхнийг бишчгэлээ энд ирсэн учраас үннээр нь хэлдэг.
Тэгтэл өнөөх эмэгтэй чинь ах トゥ хоёрыг ямар нэг юм хэлэхгүй нуугаад байгааг анзаарчихсан ч гэлээ шууд хэлэхгүй зүгээр л цайзаас гарахыг нь хориглоод хайж байгаа охиноо манай цэргүүдэд даатга. Бас энд байх хугацаанд зүгээр суухгүй ажил хийн шүүлгэн. Манай хоёрыг замчилж яваа энэ залуу нь Ишбаал хүн байх ба түүнийг Ишбаал гэж гололгүй доороо авч итгэл хүлээлгсэн болохоор генералдаа үнэн ч зүтгэдэг нэгэн гин. Ах トゥ хоёр таацны мэс цэвэрлээд байж байхдаа хурандагийн доор ажиллаж байгаад саяхан ийшээ томилогдсон офицер Палмантай таардаг. Энэ үед цайзын ажилчид газар доор нэг юм ухах чимээ олд сонсоход өнөөх нь залхуу хойрог нэртэй Хомоклус байлаа. За хэдүүлээ зүгээр залхуу гэдээ дуудчих, окей. За тэгсэн өнөөх залхууч нь маш хатуу чанга биетэй химжээшгүй хүчтэй ч гэсэн жинхэнэ маанаг амтан байж таардаг. Хэнийг ч алах зориггүй зүгээр л эцгийнхээ өгсөн даалгавраар хонглоол ухахаас өөр мэдх юм алга. Энэ үед ах トゥ хоёр генерал эмэгтэйд наадах чинь Хомоклус байгаамаа гэхэд манай хоёроос мэдэх бүхнээ хэлхийг шаардсан боловч хамаагүй илчүүл Венери болон ойр дотных нь хүмүүс аюулд орох учраас генералд наад захын мэдээллийг л хэлж өгдөг. Генерал эмэгтэй тэднийг яагаад бүхнийг хэлж чадахгүй байгааг гадарсан болохоор илүү юм асуухаа болж залхууг дарж авахтаа л анхаарна. Тэгээд түүнийг танкаар түрж лефтээр дээшээ гаргаад умартын тусгай түлш асгаж байгаад гадаа гарахт л шууд л хөлдчихдөг. Үүний дараа генерал эмэгтэй ах トゥ хоёр болон Палман нарыг хорих тушаал гаргадаг. Харин энэ цайзын эмнэлэгт гимлээ аль хэдийн нэрчгсэн хэвтэж байдаг. Түүн дээр Төв хотоос хон хэрэг нэг алхимчиг дагуулж ирэх бөгөөд гимлэд байгаа философчин чулууг ашиглаж түүнийг эмчлэх зорилготой байна. Энэ үед Мэйчан Марко эмчид дорнын алхимийн учрыг тайлбарлаж өгнө. Алхимик холын зайд яаж хэрэгэлдэг учир нь дорнын алхимд дэлхийгээр дамжиж гүйж байдаг луугийн судас гих хүчний урсгалыг ашигладаг юм байна. Нөгөө талд харин генерал эмэгтэй өнөөх залхуугийн ухсан нүхээр Эдвард болон бусадтай хамт доошоо буугаад хинж сонсохгүй газар очиод манай эдээр бүх үннийг нь яриулдаг. Тэгээд Эдвард энэ ухсан нүхийг ажиглаад аврах том тойрог байж магадгүй гэж үзээд нэг сэжиг авч офицер Палманаар энэ улсад урд өмнө нь болж байсан томоохон хэмжээний дайн тулаан болсон их хэмжээний хүмүүс өгсөн газруудыг заалгаж аваад хооронд нь холбтол өнөөх нь улсыг хамарсан философчин чулуу хийх тойрог байдаг. Тэгээд одоо цорын ганц цус урсгах ёстой газар үлдсэн нь яг энэ умартын цайз байгааг анзаарна. Яг энэ үед өнөөх хон хэрэг генерал эмэгтэйтэй уулзахаар болоход манай эд хойволдаад түүнийг хуурч мэдээлэл салгахаар болдог. За ингээд түр цаг хугацааг ухраая. 13 жилийн өмнө манай хоёрыг жаахан байхад аав нь ээжд нь өөрийнхөө тухай бүх үннээ хэлсэн байдаг. Гэхдээ яг ямар үнэн гэдг нь бол тодорхой биш шүү за. Тэгээд гэр бүлтэйгээ үлдмээр байгаа эдэж өөрт нь хийх ёстой ажил байгаа гэд гэрээсээ явсан байж. За тэгээд одоо өрөөгөө буцаж ирэхэд умартын цэргүүд хонглыг судалж явхад тэдэн рүү нэг нууцлаг зүйл халтдаг. Нөгөө талд харин төлөвлөгөөж амжилттай болж хон хэрэг өнөх мөнх амьдралын тухайга баг саг зүйл цохиулгадаг. Гэтэл энэ үед яаралтай мэдээ ирж хонглын гарц руу шалгахаар явцгаана. Учир юу вэ гэвэл доош буусан цэргүүдээс нэгэн ч буцаж ирээгүй тул генерал доошоо нэмэлт хүч явуулах гэхэд хон хэрэг түүнийг болиулж залхууг буцааж доош нь оруулж нүхийг бүглэхийг шаарддаг. Цэргүүд нь генералда ингэж болохгүй штэ. Манай хүмүүс одоо ч амьд байвал яах юм бэ гэсэн боловч генерал маань яах ч аргагүй залхууг буцааж нүх рүү оруулна. Энэ үед умартын цэргүүд Мэйчанг олсон ч сорвт тэднийг ухаан алдуулчихдаг. Тэгээд энэд байршлаа солихоор болно. Нөгөө талд харин нүхийг бүглэж байх үед генерал эмэгтэй маань хон хэрэг алаад цутгаж байгаа зуурмаг руу хаячихна. Харин энэ үед Ишбаал цэрэг гимлэгийг саатуулж цаг хожиж байсан байна. Тэгээд гимлэйд хон хэрэг алга болчихлоо гэж байна. Манай цайз ер нь их аюултай газар л да. Гэхэд гимлэй тэрэнд юу тохиолдох нь надад ямар ч хамаа байхгүй. Үгсэн байвал сайн л үсттэй. Одоо би ганцаараа ажиллаж чадхаар боллоо гэж хэлдэг. Харин эмэгтэй генерал маань доошоо буух өөр нэг нүх бэлтчихсэн байж. Яг энэ үед гимлэй манай хоёр дээр Венерийг дагуулад хурч ирдэг. Харин Төв хотод хурандаа мустанг руу умардад юу болсон тухай мэдээллийг генерал эмэгтэй нэг холбоотнороо өгч явуулсан байлаа. Гимлэй харин умардад нэлээд хэдэн цэргүүдийн хамт ирсэн байж. Венери маань Эдвардын автомат дуулахыг умардын уур амьсгалт төсвөртэй болгож сайжруулдаг. Энэ үед аврах багийнхан доошоо бууж хамтрагчтай хайхаар болдог. Хэрвээ тэд 24 цагийн дотор буцаж ирэхгүй бол хаалгыг битүүлээрэ гэж хэлдэг. Тэгээд хамтрагчтай олоод ирэхэд хоёрхан хүн л амьд үлдсэн ба бусд нь бүгд өгсөн байлаа. Гэтэл тэдэн рүү нэг үл мэдэх зүйл дайрах гэснээ гинтхэн болчихдог. Дэслэгч харцгайнууд хаан Брэдлигийн герт мустангийн даалгавраар ажиглалт хийхээр ирээд буцах гэж байхад нь өнөөх үл мэдэх зүйл чинь гарч ирдэг ба тэр нь Брэдлигийн хүү ээж таардаг.
Энэ ч бас Homunculus бөгөөд нэрийг нь Аархал гэдэг юм байна. Харцгийн нүд ер нь бол Мустангийг томоотой байлгах барьцааны хүн учраас түүнийг алахгүй явуулнаа. Нөгөө талд харин геймплей умардад их хэмжээний цус урсгах хэрэгтэй байгааг Эдвардад яриад сууж байдаг. Бас тэрэнд туслах юм бол энэ философчин чулууг Эдвардад өгнө гэж хэлэхэд Эд маань харин нөгөө хоёртойгоо зөвлөлтөхөр болдог. Альфонсо ч ахтаа итгэж түүнд бүхнийг даатгадаг. Харин Эдвард дүүгээ хамт авч явмаар байна гэдэг. Гэтэл Винри ч бас зөрүүдэлж байгаад хамт явхаар болно. Дислэгч харцгийн нүд маань өнөөх Аархлаас жаахан трауматай болчихж. Энэ үед түүн рүү Мустанг залгаж уулзах хэрэгтэй байна гэхэд дислэгч татгалцсан тул Мустанг түүнд ямар нэг юм тохиолдсныг гадарлана. Манай эд ч хаягдсан хотод сорвтыг хайх ажилдаа ороход ах トゥ хоёр маань эднээс тусдаа хайхын тулд хөнкөө молторчихно. Энэ үед тэдэн дээр Мэйчан болон бусд нь гинтхэн хүрээд ирнэ. Харин энэ Йоки гэж нөхөр урд нь нэг уурхайн эзэн байсан ба ажилчдаа дарамталдаг ойлггүй гар ажилтэй. Тэр үед Эдвард гарч ирж уурхайн лицензийг ажилчдад авч өгсөн байв. Тэгээд л энэ нөхөр Эдвардыг ингэж их үзэн яддаг юм байна. Харин сорвтыг геймплейгийн хоёр туслах олох бөгөөд энэ хоёр нь харин энгийн хүн биш Кимеранаар байдаг. Тулаан жаахан эвгүүдж байх үед ах トゥ ус тэдэн дээр ирнэ. Тэгснээ мэдсээрэж энэ хоёрыг мангас байна энтэр гэснээ сорвтод тусланаа. За туслах биш зүгээр өөртөө барих гэж исэн биш үү. Энэ үед Винри гинэт гарч ирэхэд сорвт сэрэмжалдаад баригдчихдаг. Ишбал цэрэгч бас энд ирэх ба сорвтыг авч явах гэтэл Винри сорвтоор эцэг эхийнхээ тухай үннийг яриулдаг. Хонгил руу буусан цэргүүд дээш гарч ирэхэд аль хэдийн 24 цаг өнгөрөөд удсан байсан ч хаалга яагаад нээлттэй байгааг асуухад генерал эмэгтэй харуулт гарсан цэрэгтэй эвдэрхий цаг өгсөн байдаг. Энэ нь умардынхан яасан ч нэгнээ хаяхгүй гэдгийн том жишээ байлаа. Энэ үед харин тэдэн дээр төв отоос хүмүүс ирдэг. Нөгөө талд харин байшинд дэлбэрэлт болж Эдвард гүйж гарч ирээд геймплей рүү Винрийг харж байхгүй яасан юм бэ гэхэд сорвт Винрийг барьцаалсан байлаа. Тэгээд Эдвард геймплей рүү ууралж байгаа хооронд сорвт зүхтчихдаг. Гэхдээ энэ бүхэн манай эдийн зохиосонд жүжиг байж сорвтыг бариад яг авч явах гэж байхад Марко эмч болон Мэйчан хоёр дорны алхимийн маш чухал судалгааг тайлж уншиж чадах цорын ганц хүн бол сорвт гэж хэлэхэд Ишбал цэрэг нэг төлөвлөгөө бодож олсон бөгөөд сорвт манай эдтэй хамтрахаар болжээ. Мөн геймплейгийн хоёр туслах буцаад очил алуулах учраас манайхантай нэгдэхэр болж. Тэгээд манай эд жүжигээ найруулж аваад сорвт болон бусд нь газар доорх уурхайн замаар явхаар болсон байв. Азтаарч энэ үеэр хүчтэй шуурга дэгдэж сорвтын араас хөөх боломжгүй болохоор шуурга намдахыг хүлээгээд суухаас өөр ямар ч аргагүй боллоо. Энэ үед Ишбал цэрэгт дуудлага ирж генерал эмэгтэйг төв хот руу авч явсныг хэлдэг. Тэгээд нөгөө эдтэй энэ мэдээг хүргэх хэрэгтэй болохоор шуурган дундуур явж чадах цорын ганц хүн болох Альфонсо явхаар боллоо. Генерал эмэгтэй төв хотод ирэхэд түүнийг хаан Брэдли хүлээж байх бөгөөд хон хэрээг яасныг асуухад манай хүн шууд л алсан гэдгээ хэлээд тийм арчаагүй юмны судалд өөрөө суумаар байна гэхэд Брэдли зөвшөөрч оронд нь умардыг төвөөс илгээсэн хүмүүсээр захируулнаа гэдэг. Энэ үед харцгийн нүд Мустангад нууц дохио өгөөд Брэдлигийн хүүхдийг Homunculus гэдгийг хэлдэг. Ингээд бүгдээрээ эцгийн өнгөрснөөр аялье. Урд нь тэр хүн биш зүгээр л лонхон доторх жижиг Homunculus байж. Харин түүнийг бүтээхэд цусаа өгсөн боол 33 гэдгээс өөр нэрч байхгүй энэ залуу бол Эд айл хоёрын аав юм байна. Тэрэнд Ван Хогенхайм гэдэг нэрийг энэ Homunculus өгсөн. Бас алхимийн талаар бүхнийг зааж өгсөн байлаа. Энэ үед Зерксис улсын хаан нь үгшгүй мөнхийг хүссэн учраас Homunculus тэрэнд яаж хийх аргыг нь зааж өгсөн бөгөөд хаан хувиргалын тойргийг улс даяар зурулж улсынхаа өнцөг болонд алан хядлах хийснээр эцэст нь хувиргал хийх өдөр ирэхэд өнөөх Homunculus чинь хааныг хулигдсан байдаг ба өөрийгөө мөн Хогенхаймыг л амьд үлдээж улсын бүх иргэд өгсөн байв. Харин Homunculus хүн төрхийг олж авахдаа цусан дахь мэдээллийг ашигласан тул Хогенхаймтай адилхан болчихсон юм байна. Ингэч л Хогенхайм болон Homunculus нар өгшгүй мөнх болсон бөгөөд Зерксис улс нэг шөнийн дотор устсан байлаа. За ингээд одоо үерүүгээ буцъя. Хогенхайм галт тэргэнд багш ажмаатай таарнаа. Тэгээд гудмаар алхаж явах үед багшийн бие муу байгааг хараад үнний хаалгыг нээсэн тухай сонсдог. Багш нь төлөөсөндөө зарим эргэтнүүдээ алдсан байж. Хогенхайм түүнийг ягч бүрэн эдгээгээгүй ч гэлээ эргэтний тогтолцоог нь өөрт нь илүү амар байхаар өөрчилж өгдөг. Энэ үед умардад шуурга намдаж бүгдээрээ хөдлөхөр болоход Ишбал цэрэг боломж гармагц геймплейг туслахуудтай хамт устгах шүү гэж хэлдэг. Нөгөө талд харин энэ хэд маань уурхайн хонглоосоо гарч ирэхэд Альфонсо замд нь ээж байдаг.
Тэгээд эмэгтэй генералыг төв бот руу дуудагдсан ба одоо цайз руу явахад аюултай гэд өөр тийш явцгаахаар болно. Альфонсог байхгүй гэдгийг Гимплид мэддэхгүй тулд дуулахыг нь дуурайлгаж хийгээд нэг цэргийг дотор нь оруулчихж. Энэ үед цэргүүд Гимплиг яг будах гэж байхад өнөөх Сабак санаат чинь сэжиг авчихж. Тэгээд өөрөө зүхтаад хоёр туслахын тултахаар үлддэг ба энэ хоёр нь ч бас Кимера юм байна. Эдвард харин хими хичээлдээ сайн байсан болохоор энэ хоёрыг хөөрхөн аргалчихна. Тэгээд Эдвард маань Гимплитэй үзэлцнэ. Уг нь Эдвард маань тулааныг илт давуу ихлүүлсэн боловч Гимплид хоёрын хоёр философчин чулуу байгаа гэдгийг даанч тооцоолсонгүй. Энэ дэлбэрэлтийн дараа Эд маань маш хүнд гэмтэл авахад хаа хол байсан Альфонсоч бас ухаан алдчихдаг. Эдвард маань сүүлийн хүчээрээ Гимплигийн хоёр туслахыг авраад бидээ зоогдсон төмрийг суглуулна. Ямартай ч Эд маань амьд үлдсэн ч гэсэн ухаан алдчихдаг. Өнөөх Гимплигийн унгасан философчин чулууг энэ хоёр олчихдаг. Бас өөрсдийнх нь амийг аварсан болохоор Эдвардыг хамт аваад явна. Энэ үед нөгөө Эд маань хэсэг амрах зуур Альфонсо маань ухаан орно. Түүнийг үүрч явахад хитрхи хүнд байсан болохоор салгаад авчирсан юм байна. Харин энэ үед Мэй Чан нэг зүйл бодож олсон нь өнөөх алхимийн судалгааг тайлж унших гол түлхүүр байдаг. Гимплиг нэг хонглоор явж байхад нь аархал хурч ирээд хурдхан шиг умартад алан хядлах хийх хэрэгтэй байна гэж тушаадаг. Харин өнөөх залхууч нь хонглоо ухаад дуусчихлаа гэж. Хогенхайм явсаар байгаад Леор хотод ирсэн байв. Түүний энд ирсэн зорилго нь газар доор хонглыг өөрийн нүдээр шалгаж үзэх байсан бололтой. Гэтэл аархал гинэт гарч ирээд манай үнийг алах гэсэн боловч түүний хүрч чадах хамгийн олцыг нь энэ байлаа. Тэгээд Хогенхайм аархал тандаж төвд байгаа эцэгтэй намайг удахгүй очно гэж дамжуулаарай. Окей гэд нэг ясандаа дайн зарлчихдаг. Энэ үеэр умартад түгшүүрийн дохио дуугарч хөрш орон болох Дракмагийн айрам цайзыг эзлэхээр довтлох бөгөөд тэдэнд цайз одоо удирдахчгүй байгаа гэдгийг Гимплей хэлсэн байлаа. Харин Гимплигийн нэг туслах Зампано, Марко эмч болон бусдынх нь байршлыг атаархал руу залгаад хэлчихнэ. Умартад болж байгаа дайнд манайхан цэвэр ялалт байгуулснаар Гимплигийн төлөвлөгөө бүтэж ямартай ч их хэмжээний цус урсдгаараа урслаа. Харин атаархал айл хэдийн умартад ирчихсэн бөгөөд түүнийг Зампано тосч аваад манай эд дээр дагуулж ирнэ. Гэхдээ энэ бол манай эдийн бэлдсэн занг байлаа. Атаархалч жинхнээсээ үзэхээр болж өнөөх аврах төрхөндөө ороод Марко эмчийг барьчихдаг. Гэтэл Марко эмч маань түүнд шинэ скил болох философчин чулууг устгах алхимаа үзүүлдэг. Чулууны ачаар л хүчтэй байсан атаархлын жинхэнэ төрх нь энэ байлаа. Сорвт харин Мэй Чанд атаархлыг өгөөд одоо чи нутаг уцтаа очиж ард иргэдэн авар гэж хэлээд Мэй Чан замдаа гардаг. Энэ үед өмнөх шунлын туслах байсан Кимера төвөөс ирсэн цэргүүдийн яриаг сонсоод шунлыг олж уулзаж магадгүй гэд машинд нь нууцаар шургаад орчихно. Төв хотод харин генерал эмэгтэйд нэг хурган дарга баахан хиймэл хүнээр дүүрэн өрөөг үзүүлдэг. Харин манай энэд Леор хотод хурж ирэхэд Альфонсо маань аавтайгаа тааралддаг. За манайхан тэгээд бичлэг таалагдсан бол лайка дараад дараагийн бичлэгээ цаг алдалгүй хүлээж авч үзэхийг хүсвэл subscribe дараарай. Дараагийн бичлэг нэх удахгүй орох байх гэж найдаж байгаа болохоор түр бай.